Монголын өмгөөлөгчдийн холбоо. Монголын өмгөөлөгчдийн холбооны сайт шинжлэглээ. Өмгөөлөгч болон өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой аливаа үйлчилгээг цаг алдалгүй байга газраас авах боломжтой. Өмгөөлөгч ирж хайж, сураглаж явахгүй боллоо. Эргэн та өмгөөлөл цэгмээ сайтаар дамжуулан өмгөөлөгчдийн мэдээлэлтэй танилцж, өөрийн сонгосон өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөөг хялбар авах боломжтой болжээ. Цаг хэмнэх, хэрэгцээтэй мэдээлэлд хялбар хүрэх дэвшилтэд шийдлийг бид танилцуулж байна. Харин гишүүн өмгөөлөгчд маань холбооны мэдээлэл үйл ажиллагаанд хялбар нэвтрэх, тодорхойлолтуудаа цахимаар авах, өмгөөлөгчийн гишүүнчлэлийн хураамжийн үлдэгдэл шалгах, төлбөр хийх болон өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалаа цахимаар хийх боломжтой боллоо. Өмгөөллийн тухай хуулийн 14-р зүйлд заасны дагуу өмгөөлөгч та өөрийн сонгосон даатгалын компанид хялбархан даатгуулах, төлбөрөө QR ашиглан төлөх боломжтой боллоо. Өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын даатгалын давуу тал: эрсдлээс урьдчилан сэргийлэх, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалах, харилцагчийн итгэлийг нэмэгдүүлэх. Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал нь хуульч өмгөөлөгчдөд зайлшгүй шаардлагатай хамгаалалт болдог. Яагаад өмгөөлөгчийн хариуцлагын даатгал хийлгэх ёстой билээ? Өмгөөлөгч нь дараах үүрэгтэй. Өмгөөллийн тухай хуулийн 14-р зүйл 14-ийн 1-14-д заасны дагуу мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах. 24-р зүйл өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгал. 24-ийн 1 өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна. 24-ийн 2 өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын үнэлгээний доод хэмжээг тогтоож, өмгөөлөгчийг мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах ажлыг зохион байгуулна. 24-ийн 3 өмгөөлөгч даатгалын байгууллага өөрөө сонгоно. 2-дугаарт өмгөөлөгчийн хариуцлагын даатгал гэж юу вэ? Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал нь өмгөөлөгч хууль зүйн үйлчилгээ үзүүлэх явцдаа гаргаж болзошгүй алдаа, дутагдал, хохирлоос үйдэн хариуцлага хүлээх эрсдлийг хамгаалдаг даатгалын төрөл юм. Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын эрсдэл: өмгөөлөгч хууль зүйн зөвлөгөө өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцдаа санамсаргүй алдаа гаргах, баримт бичиг боловсруулахдаа буруу шийдвэр гаргах, үйлчлүүлэгчд нь учрах санхүүгийн болон ёс зүйн хохирлыг нөхөн төлөх шаардлага гаргах. Монголын өмгөөлөгчдийн холбоо.